Та яг одоо илүү өрөөс үгийг хүлээн авсан сонсч байна. За ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн маань дугаар ороход бэлэн болсон. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой бөгөөд маш богино сэдвийг бэлтгэн та бүхэндээ хүргэлээ. За энэ сэдв юу вэ гэхээр өөр гаригаас ирсэн хоёр хүний тухай ярих болно. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр хүн төрлөختөнд ямар мессежийг тээж одоо тэр холын гаригаас манай дэлхийд одоо зочилж ирвэ гэдэг нь үнэхээр одоо сонирхолтой байсан юм аа. Хэрвээ хизээ нэгэн цагт яг бидэн шиг харагдах боловч өөрийгөө сансар огторгон өөр гаригаас ирсэн гэж хэлэх хүнтэй тааралдвал та яах вэ? Энэ асуулт гайхалтай бас эргэлзээтэй сонсогдож байгаа биз? Магадгүй та шуутган л түүнийг зүгээр л төсөөлөл, уран зөгнөл, эсвэл бүр солиотой нэгэн гэж бодчих магадгүй. Гэхдээ хэрвээ тэр хүн үнэн ярьж байгаа бол яах вэ? Өнөөдрийн дугаартаа бид танд гайхалтай бөгөөд маргаантай нэгэн түүхийг хуваалцах гэж байна. Энэ бол өөрийнхөө гарал үүслийг сугар гаригтай холбон тайлбарласан Америк эмэгтэй Омник Оникийн тухай юм. 1991 онд Америкийн нэгдсэн улсад Омник гэх нэртэй эмэгтэй өөрийгөө сугар гаригийн иргэн хэмээн танилцуулж хүн төрлөختөнд туслахаар дэлхийд ирсэн гэж мэдэгдсэн нь олон эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан юм. Омникийн ярьснаар тэрээр ямар нэгэн сансрын хөлгөөр бус оюун санааны буюу сүнслэг аяллаар манай дэлхийд ирсэн аж. Энэ нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй мэт санагдаж болох ч олон хэмжээст оршихгүй гэрлийн биетэй соёл иргэншилд итгэдэг хүмүүсийн хувьд түүний түүх тун сонирхолтой боломжийн хүрээнд байж болох хувилбар гэж үздэг байна. Тэрээр дэлхий дээр 1955 онд ирсэн бөгөөд 7 настай охин шиг харагдаж байсан ч өөрийн гаригийн хугацаагаар бол тэрээр 130 настай байжээ. Омник өөрийгөө дэлхий дээр одоо автомашины ослоор нас барсан 7 настай охины биед орсон гэж ярьсан байна. Дэлхийд ирснийхэн дараа төвдийн эртний сүмд очиж тентхийн ламнараас манай дэлхийн агаар мандал амьдралын хэв маягт хэрхэн зохицож, яаж бие авч явж, яаж хооллож, яаж амьдрах талаар суралцсан гэсэн байна. Түүний тайлбарснаар сугар гаригийн оршинлууд биднийх шиг биетэй биш, цэвэр гэрлийн биетэй бөгөөд хоол хүнс бие махбодын хэрэгцээ тэдэнд бараг байдаггүй гэнэ. Тэд орчлон ертөнцийн энергиэс тэжээл авч сүнслэг хөгжлийг дээдэлдэг иргэншил ажээ. Омникийн хэлснээр манай нарны аймагт сугар, бархас байд, ангараг, санчир гариг дээрч амьдрал байдаг гин. Эдгээр иргэншлүүдийн түүх нь дэлхийн хүн төрлөختний түүхээс маш эртнийх бөгөөд тэдгээрийн зарим нэг нь цэвэр энерги болон одоо хий бид шилжин оршин амьдардаг бол зарим нь биет хിവэр үлдэж дэлхийд суурьсан гинэ. Омникийн ярьснаар дэлхий дээр ирсэн хүмүүсийн удам угсааг дараах байдлаар тайлбарласан байна. За сугар гаригийн удам цагаан арьснууд, ангараг гаригийн удам шар арьснууд, бархас бадын удам хар арьснууд, санчир гаригийн удам улаан арьснууд гинэ. Тэгвэл монголчууд бид нар шар арьснуудын тоонд ордог бөгөөд бид Омникийн ярьснаар бол ангараг гаригийн удам болж таархна. Гэхдээ эдгээр арьс өнгөний ялгаа бол зөвхөн физик илрэл бөгөөд бүгд сүнслэг нэгэн их сурвалжаас гаралтай гэж үздэг байна. Омникийн хүн төрлөختөнд өгч буй хамгийн том захиас бол хүн төрлөختөн сүнслэг хөгжлийг эрхэмлэхгүй бол материаллык дэвшил хөгжил нь эцэстээ ёс суртахууны доройтолд хүргэж дэлхийд сүрэлт хүргэнэ гэж хэлсэн юм. Омниктэй төстэй нэгэн түүх бол Оросын холбооны улсын Волгоград хотоос гаралтай хүү Бориска Киприяновичийн түүх юм. 2004 онд тэрээр 7-8 настайдаа өөрийнхөө өмнөх амьдралаа ангарагын иргэн байсан тухай ярьсан бөгөөд дэлхийд даяар түүний энэ яриа шууган дэгдээсэн билээ. Тэрээр балчир байхасаа л уншиж, бичиж чаддаг байсан бөгөөд түүх, одон орон судлал, пирамидын тухай, Атлантидын соёл иргэншлийн тухайч дэлгэрэнгүй ярьдаг байсан. Борискагийн хэлснээр ангараг гариг дээр асар өндөр хөгжилтэй цөмийн дайнтай нүүр тулгарсан соёл иргэншил оршин тогтнож байсан бөгөөд тэд дэлхийдээ холбоо тогтоосон байсан гэнэ. Хүүгийн хэлснээр хэрвээ хүн төрлөختөн байгаль дэлхий бие биетэйгээ ээлдэг сайнаар зохицон амьдрахгүй бол бид ангараг гаригийн алдааг давтаж цөмийн зэвсгээр соёл иргэншлээ устгана гэж хэлсэн.
Омник Бориска хоёрын түүх нь баталгаатай шинжлэх ухааны нотлогоо дээр тулгуурлаагүй ч гэлээ. Маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж итгэл найдварыг төрүүлсэн. Эдгээр түүхүүд биднийг нэгэн зүйл рүү хөтөлж байна. За бид үнэхээр зөвхөн санамсаргүй хөгжлөөс үүссэн амьтдуу эсвэл бид сансар огторгын гүн гүнзгий төлөвлөгөөний нэг хэсэг үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Та юу гэж бодож байна? Коммент хэсэгт магадгүй сэтгэлдээ үлдээж болох юм. Өнөөдрийн дугаар танд таалагдсан бол илүү хуруу subscribe, like дарж дараагийн дугаард бидэнтэй нэгдээрэй. Ингээд өнөөдрийн маань дугаар дуусч байна. Дараагийн дугаар хүртэл баяр таа.